За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ танилцуулах дараагийн програм бол Snip-based. За энэхүү Snip-based програм нь яадаг зорилготой програм юм гэхээр та дэлгэцнээс зураг скриншот хийж авах, тэр скриншот хийсэн зурган дээрээ засвар хийх, тэмдэглэл хийх ийм програм байгаа. Бусад скриншот хийдэг програмуудаас нэлээд онцлогтой програм байгаа. За энэ програмыг та бүхэндээ танилцуулъя. За Snip-based програмыг татахын тулд Google дээр Snip-based гэж бичээд хайлт хийхэд хамгийн ихний илэрч болох Snip-based гэсэн сайт руу ороод эндээс таны компьютерийн үйлдвэрлэлийн систем нь 32 бит байна уу, 64 бит байна уу гэдгээс шалтгаалаад та энэ хоёр сонголтоос компьютертаа суулгана. За Snip-based програм нь бол үнэгүй програм байгаа. За таны татаж авсан Snip-based програм бол portable буюу зөөврийн хэлбэрээр татагддаг. Өөрөөр хэлбэл та энэхүү инсталлыг татаж суулгаснаар шууд ажиллах боломжтой гэсэн үг. За миний компьютерийн хувьд үйлдвэрлэлийн систем маань 64 бит учраас би 64 бит гэсэн инсталлыг татъя. Та бүгд таныг харж байна. 14 мегабайт орчим хэмжээтэй файлыг та бүхэн татах болно. За ингээд програм маань татаад суугдсны дараа та бүхэн татсан файлаа нээгээд доороосоо дөрөвдөх нь буюу Snip-based.exe гэсэн програмыг ажиллуулна. За ингээд компьютер дээр Snip-based програм суугдсан үг шалгахдаа баруун доод бууланд буюу цагны хажууд ийм Snip-based-ийн айкон гарч ирэх ёстой. За энэ дээр маузаа аваачихлаар F1, F3 гэсэн товчлуур байгааг та бүхэн харж байгаа бах. Эндээс F1-ээр бол Snip-based-тэй ажиллуулна. F3-аараа копи хийсэн дэлгэцнийхаа зургийг пэст хийнэ гэсэн үг. За хэдүүлээ энийг ажиллуулж үзье. За бүгдээрээ ямар нэгэн сайт руу орж үзье. Go.cgmail сайт руу ороод за ямар ч хамаагүй нэг мэдээр ороод за энэ маш чухал мэдээ гаржээ гэж бодъё. Таны судалгааны ажилд ч юм уу, таны хичээлд хэрэгтэй ч юм уу, ер нь танд хэрэгтэй тийм материал байна гэж бодъё. Та энийг маш хурднаар яаж авах вэ гэхээр та Snip-based програмаа эхлээд ажиллуулсан байх ёстой. За ажиллуулсан тохиолдолд та keyboard буюу гарнаасаа F1 гэсэн товчлуурыг дарахлаар ийм сонгох хэсэг гарч ирнэ. Та жишээ нь эндээс энэ хүртэл текстийг авъя гэвэл энэ булангаас маузаараа чирээд энэ булангаас энэ булуурт маузаараа чирээд авчна. За ингээд энэ хэсэг идэвчж байгаа бах. За энэ хэсгийг хэдүүлээ зурган хэлбэртээр шууд хадгалахын тулд энэ хойноос хоёр дахь буюу save гэсэн энэ дарна. За төр санахоо буюу шууд clipboard руу copy хийж болдог. За энэ бол шууд ингээд зургийн хэлбэрээр нь хадгалж авч болно. Дээр нь засвар хийж болно. Эсвэл тусгай тэмдэглэгээнүүд хийж болно. За тухайлбал хэдүүлээ эндээс дөрвөлжин тэмдэглэгээ аваад энэ хэсэг нь надад маш чухал хэрэгтэй ч юм уу ингээд тэмдэглэгээнүүд авч болно. За эсвэл эндээс шулуун зураасаар ямар нэгэн зураг тэмдэглэгээ хийж болно. Эндээс өнгөө сонгож болно. Мэдээж хүссэн өнгөөрөө сонгож болно. За хийсэн үйлдэл маань буруу бол эндээс буцаах андо буюу буцаах үйлдэл хийж болно. Эсвэл redo буюу хийсэн үйлдэлээ дахин буцаах боломжтой. За мөн эндээс бүдүүнээр зургийг гэвэл маузныхаа голын scroll буюу эргүүлдэг товчлуурыг дээшээ эргүүлэхээр бүдүүнээр зурж болно. Тэгвэл доошоо scroll-оо татахаар нарийнаар зурж болно. За энэ хэсэг нь болохоор сум авдаг. За эндээс улаан өнгө аваад одоо энэ хүний анхаарлыг татахын тулд жишээ нь энэ 2050 он гэхэд гэдгийг анхаарлын төвд оруулъя гэвэл энэ сумаа 2050 он гэж заах ч юм уу ингээд хэдэн талаас нь ингээд заах ч юм уу өөртөө маш одоо хэлбэрхнаар ингээд энэ зурган дээр тэмдэглэгээ хийх боломжтой байгаа. За бас ийм төрлийн сум байж болно. Эсвэл өнгөө солиод ингээд янз бүрийн өнгөөр тэмдэглэж хийж болно. За мөн сумныхаа бүдүүн нарийныг маузныхаа голын скроллыг эргүүлж сумныхаа одоо байршлыг өөрчлөх боломжтой байгаа. За энэ дараагийн энэ харандааны тэмдэглэгээ бол энэ дээр шууд гараараа ингээд зурах боломжтой. За хийсэн үйлдэлээ буцаа гэвэл ингээд буцаагаад байж болно. За дараагийнх нь бол бидний сайн мэддэг тодруулагч буюу маркер. Хүний оюуны гэдэг нэг чухал үг байна гэж бодох юм бол одоо скроллороо бүдүүн нарийныг тохируулж агаад ингээд маркераар текстээ тодруулах боломжтой байгаа. За дараагийн энэ нэг шото энэ тэмдэг бол жишээ нь бид нэр одоо харуулах шаардлагагүй нуух тийм ээ. Одоо нууцлах шаардлагатай текстийг бол за мэдээж хөгжлийн стратегийн цөмнө гэдэг үг бол маш нууц болвол энийг дараад ингээ явуулах боломжтой байгаа. Эсвэл хүний нүүр царайг ч юм уу дээр нь ингээд дараад бүрсгэр болгох ийм tools байна. За мөн дээр нь Т хэсэг буюу текст бичих боломжтой. За энэ дээр за өнгөө солиё. Өнгөө солио текстнийхаа хэмжээг өөрчлөөд текст гэдэг мөн кириллээр ч бичиж болно. За мөн балруулны зургаанд энэ дэр хүссэн одоо тэмдэглэгээ өөрийнхөө саяны хийсэн тэмдэглэгээнүүдээс хүссэн хэсгээ арилгах боломжтой.
За энэ бол хоёр сум болвол хамгийн сүүлд хийсэн үйлдэлүүдээ буцаах үйлдэлүүдээ хийдэг. За энэ X бол энд тэмдэглэсэн байгаа скриншот хийснээсээ шууд гарна гэсэн үг. За энэ бол шууд хадгална. Одоо энэ ингээд бид нар тэмдэглэгээ хийчээд энэнийг одоо суралцагчтай юм уу оюутнуудаа явуулахын тулд бид нэр эндээс save хийгээд шууд зургийн хэлбэртэй болгоод хадгалаад авчих боломжтой. Эсвэл энийг өөрийнхөө Word-ийн файл юм уу PowerPoint дээр оруулъя гэвэл шууд copy хийдэг. Хэдүүлээ энэ дээр Word-ийг гаргаж ирээд энэ дээр одоо хамгийн сүүлд байгаа тэр copy clipboard гэдэг чинь түр санах хойд хадгалсан байгаа учраас бид нэр эндээс шууд paste хийхэд саяны бидний одоо дэлгэснээс зураг авсан энэ файл маань ингээ ороод ирж байгаа. Энэ бол зургийн хэлбэртэй файл болж орж ирж байгаа. За ямар ч програм дээр бол ингээд хүссэн одоо юмасаа скриншот хийгээд авч болно. За магадгүй заавал одоо энэ үндсэн юмнаас биш энэ хэсэг надад хэрэгтэй болвол би дахиад keyboard-ноос F1 давчлуурыг дараад дахиад copy доод за энэ дээр paste хийгээд Ctrl V буюу paste хийгээд тавихад гараад ирж байгаа юм чи. Ингээд би нэг одоо документ файл дээр дэлгэснээсээ хүссэн скриншотоо хийгээд түүнд засвар тэмдэглэгээ хийгээд ингээд байршуулах боломжтой байгаа. Санаандгүй байдлаар F1-гээ дараад snip paste гэж авах жагаад буруу ингээд идэвхжүүлчих юм бол энэ идэвхжүүлснээ одоо алга болгохын тулд keyboard-ноос ESC товчийг дардаг. ESC товчийг дараад OK дарснаар алга болдог. За дахиад F1-гээ даръя. Snip paste гэсэн одоо энэ хэсгийг авнаа надад хэрэгтэй байна гэвэл би copy-длоо. Дэлгэцэн дээрээ F3-аа дарлаа. Ингээ гараад ирж. За ингээ хэд хэдэн зургийн файлуудыг дэлгэцэн дээр ингээ байршуулад ажлаа хийж явах явцдаа за snip paste файл сайт руу орох юм байна. Энэ мэдээнүүдийг уншин энэ сайт руу орж үзнэ гэдэргээд өөртөө сануулгах маягтайгаар ингэж ашиглаж болно. Энэ дэлгэцэн дээр авсан файлуудаа save image as гээд эндээсээ энэ зургийг хадгалж болдог. За бид нэр энэ програмаар одоо жишээ нь энэ газрын зураг надад хэрэгтэй байна гэх юм бол гарнаас F1 давчаа дарлаа. Газрын зургаа идэвхжүүллээ. Дээр нь ямар нэгэн засвар юу гэдгийг дээр гэх мэтлэн тэмдэглэгээ юмудаа хийлээ. Хойноосоо хоёр дахь буюу шууд сейвлж болдог. За save давчийг дарахлаар хаана хадгалах вэ гэдээ гараад ир. За snip paste гэсэн фолдер дотор нэр өгөөд map газрын зураг гээд хадгалахдаа бид нэр PNG, JPEG, BMP гэсэн гурван форматаар хадгалж болно. За эндээс зургийн формат буюу JPG гэсэн форматаар хадгалах нь зүйтэй. За map гэсэн нэртэй JPG гээд хадгалчихъя. За ингээд хэдүүлээ хаана хадгалсан байна гэхээр snip paste гэсэн фолдер дотор map гээд газрын зураг маань гараад ирж байгаа. Энэ зураг хэлбэртэй. За энээсээ гарья энэ зургнууд надад хэрэггүй гэх юм бол энэ зурган дээрээ маус хоёроо дарах буюу маусныхаа баруун товчийг дараад энэ зургийг би дараа нь ашиглана гэвэл save image as гээд нэр өгөж саяны фолдер дотор хадгалж болно. За эсвэл close гээд гарч болно. За магадгүй та эндээс YouTube-ээс видео бичлэг юм уу хичээл үзчихлаа гэж бодъё. За нэг сайн байцгаана гэж бидний хамт байгаад баярлалаа. Энэ онцгой шаардлага бидэж байгаа манай тусгай дугаар. За магадгүй танд нэг ийм одоо халаас гоосон гэсэн мөнгө гэсэн ийм зураг хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл та энийг keyboard-ноос F1 гэсэн давчлуурыг дараад яг авах хэсгээ идэвхжүүлээд тэгээд save image гээд нэр өгж save-гээ хадгалж. За тэгээд Facebook-ээс ямар ч хүний Facebook-ээс одоо хэрэгтэй дүрсээ эндээс маш хурдан авах боломжтой. За жишээ нь энэ лотери буюу суглааны энэ зураг хэрэгтэй байлаа гэж бодох юм бол гарнаас F1 давчлуураа дараад за энэ нэг текст мэкстийг оруулах шаардлагагүй. Зөвхөн текстгүй энэ хэсгийг аваад өөр нэг Word юм уу PowerPoint руу хуулж болно. Эсвэл шууд зураг болгож хадгалж болно. За шууд зураг болгоо хадгалчи дараа нь надад хэрэгтэй болно гэж үзэх юм бол за save. За YouTube-ээс ингээ гараад хэдүүлээ харъя хадгалагдсан байгаагүй. Snip paste руу ороод за нөгөө YouTube-ээс ингээд YouTube-ийн бичлэгээс авсан зураг маань энэ байна. За дараа нь нөгөө лотери буюу суглааны зураг байна. За гэх мэтчлэн маш хурдан аргаар ингээд тухайн одоо файлд текст юу гэдгийг зураг контентуудад маш амархан аргаар тусгай тэмдэглэл хийгээд хадгалж авах ийм боломжтой байна. За та бүхэндээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.